Сайн байцгаана уу? Та бүхэндээ бэлгийн онцлог авч сургуулиас сурлаар хүргэж байгаа жолоо дадлахын хичээлийг төлөвлөж байна. Өнөөдөр та бүхэндээ гүвэний надуу хэсэгт зогсоод автомашины ухраалгүйгээр газрын өөд 3-ын холбоо буюу 2-ын холбоогоор хөдлөх хичээлийг авч үзье. За гүвэний надуу хэсэгт автомашиныг зогсоогоод хүч алдуулахгүйгээр 3-ын холбоогоор хөдлөх хичээл нь гүвэн дээр зогсоод ажлын доромсон дээр хөлөө гიშгэж байж гар доромсыг ажилд оруулна. Гар доромс нэгэнд ажиллаж ирсэнээс хойш ажлын доромсон дээрээс хөлөө авна. Ажлын доромсон дээрээс хөлөө аваад авцуулах холбооны дөрөн дээр тултал гიშгээд арааг 1-р байралд хийж эхлэн суралцагч нар тухайн метрийн зүгөө эхлээд хараад тухайн метрийн зүг 2 дээр хүртэл өгнө. 2 дээр хүртэл өгдөг нь газрын өөд хүч шаардлагатай учраас хаазыг нэмж өгч 2 дээр болгож байж автомашин хойд хэсгээр суулт өгөж зүтгэж эхлээд машины дуу намс жирмэгц гар доромсыг аажуухан буулгаж гүвэний орой хэсэг дээр гарч ирнэ. За энэ гүвэний орой хэсэг дээр гарч ирээд авцуулах холбооны дөрөв дахин тултал гიშгээд тоормзон дээр хөлөөн бэлэн байдалд байна. Энэ нь ямар учиртай юм гэвэл газрын уруу цааталт нь үл үзэгдэх орчин үүсдэг учраас энэний уруу ямар ч аюул байж болцсохгүй учраас тоормзон дээр хөл бэлэн байж явах ёстой. Өгсүр хэсгийн төгсгөлд буюу гүвэний надуу хэсэгт автомашиныг зогсоогоод 2-ын холбоогоор хөдлөхийн тулд ажлын доромсон дээр гიშгэж авцуулах холбооны дөрөв тултал гიშгсэн байна. За авцуулах холбооны дөрөв 1-р байрлалаас 2-р байралд татаж энэ 1-р байрал 2-р байрлалыг төрүүчийн хичээлээр бид нар үзсэн байгаа. За 2-р байралд татаж ажлын доромсон дээрээс хөлөөн зөөлөн авахд автомашин аргашаа ухарж байх юм бол 2-р байралтанд авцуулах холбооны дөрөв татагдаагүй байна гэсэн үг. За үүнийг ажиглахын тулд авцуулах холбооныхоо дөрөв 2-р байрал дээрээс өсөж яхан авахд автомашин жижигэж дохоо метрийн зүүн унж эхэлнэ. За дохоо метрийн зүүн унж эхэлмэгц ажлын доромсон дээрээс хөлөөн зөөлөн авмагц автомашин ухахгүйгээр энэ байралтаа тогтож байна. Энэ үед авцуулах холбооны дөрөвөн 3-р байрал руу аажимхан шилжүүлж ажлын доромсон дээрээс хөлөө авч хааз нэмж өгч болно. Зөвхөн авцуулах холбооны дөрөвөөр энэ балансыг зохицуулж явж болно. За ингээд хаазан дээр баг зэргийн хүч нэмэгдүүл тухайн метрийн зөв жаахан нэмж өгмөгц автомашин аяндаа жижигээлээд өөрөө гүвэний надуу хэсгээд өгсөж эхэлнэ. За ингээд гүвэний орой дээр гарч ирмэгц мөн төрүүчийн адилаар авцуулах холбооны дөрөн дээр тултал гიშгээд торомзон дээр хөл бэлэн байна. Өнөөдрийн хичээлээр бид нар гүвэний надуу хэсэгт буюу өгсүр хэсгийн төгсгөлд автомашиныг зогсоогоод хүч алдуулахгүйгээр 2-ын холбоо буюу 3-ын холбоог ашиглан энэ хичээлийг үзлээ. За эхлэн суралцагч нар үүнийг хийхдээ олон дахин давтан хийсний үндсэн дээр сайн жолооддог болно. Энд сандрахын байхгүй машин унтрах юм бол дахиж машинаа асаагаад явж явах ёстой. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.